Тэгээ нэг хэсэг нь хулгай хийж байна. Үгүй ийм харанхуй ийм одоо ялцарсан ийм нийгмийг үнэхээр би л хүсэхгүй манай Монголын залуучууд хүсэхгүй байгаа. Тэг хурлын гишүүд нь тэнд сонсгол нэртэйгээр шүүгчийн ажлыг сууж идэг. Нэг баахан шүүгчтэй л орон боллоо. Нэг хэсгийг буруудадаг, шоронд хийдэг, янз бүрийн нэр хоч өгдөг. Одоо 30-аад оны хэлбэгтүүлэлтийн үед хүмбийн хэрэг, Японы тагнуулууд ийм тийм л гэдэг ус яг адилхан. Тийм чимний хэрэг, ийм чимний хэрэг гэл өнөөдөр монголчууд байна штэ. Өнөөдөр монголчууд өдөр болгон хин нэгнийг шоронд хийсэн хэрэгээр хин нэгнээс хариу авсан гэдэг ийм сүр дулаанаар өнөөдөр ходоодоо тижээж байна. Монголчууд өнөөдөр бид нар байна штэ. Нэг сайхан бизнес хийгээд, сайхан ажил төрөл хийгээд, мөнгө орлого олоод тэ нэг их орондоо нэг аятайхан нэг төгжрлгүй утаагүй нэг аятайхан амьдрах энэ бүх боломжоо хаалгаад юугаар сэтгэлээ зогоож ийн гэхээр энэ бүхний буруутангуудыг шоронд хийж яана гэдэг ийм хар бараан ийм трагеди эвгэнэл жүжигээр өнөөдөр монголчууд бид нар амьдарч байна. Энэ бол гутамшиг энэ ардын нам энэ эрх баригчид монголчуудыг өнөөдөр ингэж л амьдруулж байна.